За сайн байцгаана уу? Шинэ сарын асуулт хариултын бичлэг хийж байна. Тэгэхээр өнгөрсөн 1 сарын хугацаанд миний YouTube channel дээр ирсэн комментуудыг уншаад би хариултах болно. За, астрокартографи хэмээх бичлэг дээр нэг улс жишээ нь жил бүрийн хувь зохицол хэсэг нь өөрчлөгдөх үү эсвэл байнгын нэг жил байх уу гэж асуусан байна. Байнгын нэг жил байна. Гэхдээ нэг улс гэсэн мөртлөө дотроос өөр хотууд байдаг шүү дээ, тийм. Герман гэх юм бол Берлин, Франкфурт гэдэг өөр байдаг тийм ээ. Тэгэхээр Берлин таарад Франкфурт нь бас таарахгүй байх магадлал байдаг. Тийм учраас маш сайн анзаарах шаардлагатай байдаг. Бас төрсөн он сар өдөр цаг минут секунд хүртэл наривчлалтай байх шаардлагатай байдаг. Ер нь бол. За тэгээ дараагийн коммент Эрдэнэцэг Батүлзээ баярлалаа азтай байсан гэсэн байна. За дашаг үлгээд ан 해정 гэнэ 감사합니다 гэсэн байна. Энэ Монгол хүн Солонгост амьдардаг хаяг юм баг та. За баярлалаа гэсэн комментууд нэлээ их байна. Үзүүлж болох уу гэж астрокартографи бичлэгэн дээр асуусан байна. Үзүүлэх бол Астродлан улаач гэх миний Facebook хаяг байгаа. Тэрүүгээр холбогдоод үзүүлж болно. Хоёр ордны зааг дээр төрсэн хүн аль ордоор үзэх вэ гинэ. За ийм хүмүүс маш их байдаг тийм ээ. Хоёр ордны зааг дээр төрсэн аль ордонд таарад байгаа ч юм шиг санагдаад байдаг. Би бол юу гэж зөвлөх вэ гэхээр та магадгүй хонь өвхөр хоёрын зааг дээр төрсэн байлаа гэж үзье тийм ээ. Тэгвэл дараачийн ордоор нь үз. Хоньор нь үзгүй өвхрээр нь үз гэж зөвлөе. За thanks баярлаа гэд. Өөрийгөө гэр бүлээ үзүүлж болох уу? Ямар лайн дээр байгаа эсэхэ гинэ. За түрүүний хэлсэнчлэн миний астролан улаач хэмээх Facebook хаяг байгаа. Тэрүүгээр холбогдоорой. Би бас нэг тарот мэрэг бичлэг хийгээд байгаа шүү дээ, тий. Хийж эхэлсэн байгаа бас. Миний бодсноос бас дажгүй хандлт өндөртэй байсан. Баярлалаа, үнэн бодож яваа зүйлийг минь хэлчихлээ гэсэн байсан. Наймдугаар хүзэр эхний хоёр хүзрийн тайлбар дуутай, сүүлийн хоёр хүзрийн тайлбар ямар ч дуу байхгүй гинэ. Наахад хүзрийн мэргийн бичлэг хийж үзсэн болохоор бас алдаа тогтоогдол гарсан баха. Би дараагийн бичлэг дээр засаад аль болох бүрэн бүтэн хийх гэж байна. За тэгээд 7 сарын 6 дээр яг таарчна гэсэн байна. 6 сарын 21-нд төрсөн аль орд руу ордог юм бэ гинэ. Мэлхий рүүгээ орох боломжтой. 6 сарын 21-нд төрсөн хүн гэмэд зарим нь ихэр гээл, зарим нь мэлхий гээл тэгэд идэг штэ. Тэнгүүт нь би бол мэлхий гэж хэлнэ. Тэгээ одоо яах юм бэ? Хүнтэй танилцсан үгүй юм уу гинэ. Энд дээр юу гэж ярьсан бэлээ? Танилцаж болно. Гэхдээ бас сөрөг тал байгаа шүү л гэж хэлсэн баг. Заримдаа яг нэг онгод орж ирсэн үедээ бичлэг хийчдэг. Дараа нь бас юу ярьснаа марчих гад байдаг тийм тохиолдол байдаг. Өөрийнхөө номын ордыг ярьдаг шигээ бусад ордыг ч гэсэн ярьдаг баймаар байна. Дэлгэрэнгүйгээр гинэ. Би болохоор номын ордондоо илүү тийм дэлгэрэнгүй ярьж өгсөн баг та. Өөрөө ч анзаараагүй тагсан байж магадгүй. Номын ордыгоо аягүй сайн мэддэг учраас тэгж ярьсан бахаа гэж бодчихно. Өөрөө ч мэдлгүй тэг ярьсан баг. Ховсод хаана орсон бэ гинэ. Би нэг ховсын имчилгээнд орж ирсэн 2021 онд. Тэрнээс хойш астролог сонирхож эхэлсэн гэд нэг ярьж ирсэн. Тэрний талаар асуусан байна тийм ээ. Тэгэхээр мягмар жаргал пров гэд хаягтай хүн байсан. YouTube дээр, Facebook дээр үлэн Японд амьдардаг гэжсэн баха. Тэр хүнээр би ховсын имчилгээ хийлгэжсэн. Тэгээд өмнөх насны амьдралаа санаж манаад бас нэлээд үр дүнтэй, сонирхолтой байсан. Тэгээд хүнийг бас хамгаалж харж дааж явдаг Сахиусан тэнгэр spiritual guide гэж байдаг тийм ээ. Бас тэрнтэйгээ холбогдоход маань тусалсан шүү. Тэгэхээр ховсын имчилгээ бас нэлээд үр дүнтэй байдгийн байлээ.
7 сар. 7 сарын 6 бэлтгэн дээр үс засуулахад ямар өдөр вэ? Доошлоо гэж асуусан байна. Яг ямар өдрийг асуусан бол өдөр болгон өөртөө хүн болгонд бас өөр байх боломжтой. Одоо жишээлбэл надад сайн өдөр танд муу, танд сайн өдөр надад муу, эсвэл нөгөө бүр цаг минутаараа наривчлалтай тийм ээ 12 цагаас 1 цагийн хооронд сайн ч гэдэг юм уу. Тухайн өдөр цагаа одоо мэддэг хүн л харах боломжтой л доо. За, астрологийн 10 асуулт хариулт гэдэг нэг бичлэг. 10 асуулт гэдэг нэг бичлэг хийсэн тийм ээ. Тэгсэн чинь 8 оноо авлаа. Гэхдээ хоёрыг нь бинготсон байна. Аспект эдэр гэхээр ямар ч ойлголт алгаа гинэ. Аспект гэдэг нь болохоор хоёр гариг хоорондоо холбоос үүсгэж байгаа тэрийг хэлээд байгаа. Scorpio rising Libra Sun Moon ямар газар очиж амьдрал дээр вэ гэж асуусан байна. Тэр шууд тэр газар гэж хэлэх боломжгүй нүг таны төрсөн он сар өдөр цаг минут бүр наривчлалтай үзээг бол бүр секундтэй маш нарийн үзэх шаардлагатай байдаг. Тэгэхээр шууд одоо та тэнд очиж амьдрал дээр гэж хэлэх боломжгүй байна. Одоо нэг ихэр хүүхдүүд байдаг шүү дээ тийм ээ. Нэг нь 730 минутанд төрсөн, нэг нь 735 минутанд төрсөн гэх мэтчлэн жоохон зайтай байгаа шүү дээ, тэ. 5 минутын зайтай төрсөн ихэр хүүхдүүд хүртэл хувь тавилан өөр өдөг. Ерөнхий мандалт ордны адилхан учраас амьдралын туулах үйл явдлууд нь төстэй мөртлөө хувь тавилан нь бол өөр. Яг тэр 5 минутын зөрүүтэй байгаа учраас 5 минутын зөрүүнд бүр 1 минутын зөрүүнд амьдралын хувь тавиланд асар их ялгаа гардаг. Тэр минут секунд хүртлээр бас төрсөн мэдээлэл информашн мэддэг байх шаардлагатай. Талархаж байна. Баярлалаа гэсэн комментууд. За тэгээ бусад комментуудад хариулт өгчихсөн байх шиг байна. Ханийн тэнгэргүй хүн астрологоор заслал хийж тэнгэртэй болж болдгоо. Би нөгөө астрокартографиг хэлжсэн шүү дээ. Өөр газар очиж нүү гэд. Хэрвээ та ингээ Монголдоо ухаантай суухгүй ингээ яг ч гаццсан юм шиг бүглэрцсэн юм шиг санагдаад байгаа бол 1 номерт ламбогоор яваад үтсэн дээр. За тэгээд ламбогоор яваад ч нэг өөрчлөлт гарахгүй мэдрэхдэггүй байх юм бол 2 номерт явах хэрэгтэй гэхээр Монгол дотроо амьдарч байгаа газараас солиод үзэх хэрэгтэй. За бүр Монголдоо солиод нэмэргүй байл бүр сүүлийн арга хэмжээ гадаад руу яваад үзэх шаардлагатай. Гэхдээ нөгөө ламбогоор хийлэгдэх засал маань юунд хамгийн сайн нөлөөтэй байдаг вэ гэхээр гадны нөлөөтэй. Одоо жишээлбэл уул усны хорлол ч юм уу тийм ээ. Хин нэгнээс хараалж утгах хийцсэн ч байдаг юм уу. Гадны нөлөөтэй энергийн сэвтдсэн энерги бохирдсон ч юм уу тийм ээ. Тийм хараалж утгахтай холбоотой зүйл байх юм бол тэрийг ламбогоор засуулаад ингээд хөнгөрч болно. За ламбогоор засуулаад ч нэмэргүй байх юм бол одоо тэгэл нүүхэл арга хэмжээ авах нь шүү дээ тийм ээ. Ламбо бол нөгөө гадны нөлөөтэй энергийн илүүдэл энергийг хөөн зайлуулах тал дээр бол туршлагатай мэргэжлийн хүмүүс шүү дээ тийм ээ. За тэгээд дараа сарын асуулт хариултын бичлэгээрээ 1 сарын дараа иргэ уулзъя. Тэгэхээр нэг дор ингээ базаад ярьчаар амар санагдаад идэх.